Бинксү но сакео тодокени юкуё. За энэ болохоор та бүхэн мэдж байгаа шүү дээ. Бүрүкийн банк дуулдаг дуу. Тэгэхээр оршуулганд хоёр зүйлийг ерөнхийдөө авч явдаг. Дийлэнх улс оронд баг энэ нь болохоор цэцэг тэгээд арх. За тэгээ бодоод үзэнгүүд нь штэ тий. Намигийн тэрхүү хуурай аав гэж нэрлэгдэжсэн тий нэг одоо өвгөн байдэн штэ. Тэр болохоор бэлмээр гээд намигийн хуурай ээжт нь хайртай байсан. Тэгээ өгснийхэн дараа булсан дээр нь ерөнхийдөө арх хасгаж байгаа дүр зураг байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл бүрүк өөр арга гэсэн байхгүй юу? Тэгэхээр дуу нь ямар учиртай дуу юм гэхээр өнгөрсөн Накамынхаа булсанд яг арх авч явж байгаа учиртай дуу байхгүй юу? Тэгээ дээрээс нь авч үзэх юм бол ороод Poneglyph гэдэг Poneglyph байгаа штэ. Энийг би та бүхэнд буушны чулуу гэж хэлсэн штэ тий. Тэгвэл буш ирэхэд цэцэг авч явд юм бол тэр бушыг судалж уншиж чаддаг Nico Robin тийм үү. Тэгээ Nico Robin болохоор хана гэдэг жимс хийдсэн. Тэгэхээр ойлгомжтой болж байна уу guys. Тэгээ бас нэг сонирхолтой зүйл нь гэхээр би өмнөх дээр юусэн энэ талаар ярьж чадаагүй. Roger One Piece-ийг хараад инээсэн шүү дээ тий. Тэнгүүд хүмүүс гайхаад өө тэгэхээр бууш хараад инээсэн гэсэн үг гэж яриадсан тий. Тэгээ энэ нь бол ойлгомжтой зүйл. Doflamingo эсдэр гардаг. Doflamingo хувьд маш хэцүү зүйлийг, маш зовлонтой зүйлийг үзээд тэр нь эсрэгээр ойлгох биш инээдэг. Тэгээ дээрэс нь One Arc дээр бас гардыг шүү дээ. Тэр Smile гэж жимсний үлдэгдлийг хүмүүс өлсөнхийн эрхэнд идээд тэр өөрийнхөө сэтгэл хөдлөлөө удирдах чадхаа болоод маш хэцүү ойлгохоор зовлонтой үед байсансантай ойлонгаа инээд. Ингээ бодоод үзэнгүүт One Piece их эсрэгээр байсан гэсэн үг. Тийм инээхээр хөвгөлтэй зүйл байгаагүй эсрэгээр инээх хүртэл тийм гонигтай зүйл байсан. Ойлгомжтой юу guys? За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Монгол хөвчөдөрийг guys. Йоо. За юу яцхан guys? Та бүхэн дараагийн бичлэгээр уулзахад бэлэн болоод байна. За энэ ард байгаа гэрийг харж байгаа бох тий. Ибн ерөнхийдөө Монгол хөвчөд ирсэн. За Монгол ерөнхийдөө их гоё байсан. Ер нь бол их орондоо буцгаал бас nice байл шүү дээ guys. Тэгээд мань ч удаагүй өнгөрсөн жил нэг хөвчөд ирсэн шүү дээ. Өнгөрсөн жил жоохон хүүтний үед явц болохоор аягүй зутарсан. Энэ жил бол аягүй гоё байсан шүү guys. Их орон яалтчгүй Япон бол Япон шүү дээ. Их орон бол их орон. Гэхдээ мань ч яг зорилгоо бүтээчээд их орон руугаа буцна. Гэхдээ одоохондоо биш. Өөрийн 10 жилтэй л биш баг. За тэгээ тэр жахаа хэдүүлээ. Бичлэг рүү орё гэж бодож байна. Тэгэхдээ бичлэг рүү орохын өмнө заяа. Би одоо ингээд өчтөрхөн ирээд ядаргаанаасаа гараагүй заяа. Нойр муутай. Ингээд нөө жоохон юм ядарсан байдалтай. Мөртлөөл та нарын төлөө 7 өнөө бичлэг хийгүү болохоор ингээд One Piece хийх гээд сууж байна. Тэгээд та намайг дэмжиж дор байгаа хэсэгт subscribe дараад бас лайк дараад өгөөрэй. Олон юм ярилцлага хэдүүлээ. Өнөөдрийн бичлэг рүү шууд орцгоё. Let's go. За тэгэхээр Зорогийн ирээдүйг гэсэн сэдвээр бичлэг хийж байгаа тийм ээ. Зорогийн ирээдүйд юу болох вэ гэхээр Зорогийн ирээдүйд юу болох вэ гэхээр Зоро үхэн 100%. За тэгээ гайхчих магадгүй. Одоо ягаад Зоро үхэн гэж байгаа юм. За тэгэхээр Зорогийн хувьд гэх юм бол одоо ямар хөө дүрээр хийсэн бэ гэхээр төөрдөг дүрээр бүтээсэн шүү дээ. Төөрдөг. Ерөөсө байршил олдоггүй. Үргэлж эн тэнд буруу зам руу ороо төөрчдөг. Ягаад заавал Ода Зорог тэгж одоо тийм төөрдөг дүрээр бүтээсэн бол тийм төөрөх яаж ч утсан юмуд байршил өрөөс олж чаддгүй тийм төөрөмтгөө дүрээр бүтээсэн бол төөрөмтгөө гинэ тий. Төөрдөг дүрээр бүтээсэн бол тэгээ энийг яг бодоод үзэнгүүд нь шүү дээ тий. Зоро болохоор хоёр тийм шин чанарыг агуулдаг өөртөө. Энэ нь болохоор нэг нь маш азтай дүр. Хоёр дахь нь болохоор мөрөд тоглоомд дуртай. Мөрөд тоглоомд дуртай тийм дүр ихгүй. Тэгээд энэ нь болохоор ягаад ингэж авч үзэж байгаа юм гэхээр Зорогийн хувьд шүү дээ тий. Ода болохоор юг харуулсан бэ гэхээр сарыг харуулсан Зорог. Зоро бол сар. Тэгээд Лупи буюу багийн ахлагч нь нар аахгүй. Нар болоод сар гэж үг. Тийм учраас энэ хоёр ерөнхийдөө хамгийн анх уулзсан нь Лупи хамгийн анх өөрийнхөө Накама болгосон Зоро шүү дээ тий. Тэгээд Зорогийн овг нь Shimotsuki. Shimotsuki гэдэг нь болохоор Япон хэлний ханзаарнд дүгнэлвэл сарны ханз ордог. Бас дээрэс нь Kozuki овг болохоор Tsuki буюу сарны ханз ордог. Тэгээд энэгээрээ Зоро бол сар гэсэн үг. За тэгэхээр эндээс ингээд тайлбарлчихгүй та хүн бас гайхчих магадгүй тий. Тэгээд Зоро ерөнхийдөө яг тэр мөрөд тоглоомноос хэсүүд дээр гардаг. Тэгээ дээрээс нь ерөөдөө өөрийнх нь азны дүр гэдсэн шүү дээ тий. Азны дүр нь яг та бүхэн Grand Line руу орохын өмнөх Lockdown арал дээр санаж байна уу? Өөрийнхөө хоёр одоо сэлмиг олж авахгүй явж идэв шүү дээ тий. Тэгсэн чинь тэр нэг 50 бэригээр зарж ирсэн хямдхан тэр хараалтай сэлмийг аваад энэ сэлэн болоод миний аз аль нь илүү вэ гэдгээ үзье гэж хэлээд дээш шиддэг. Тэгсэн чинь сэлэм гарын тасалдгүй шүү дээ. Тэгээ Зоро бол ерөнхийдөө өргөхөлж азанд найддаг дүр ихгүй. Ямар ч зүйлэн дээр ер нь азандаа найдаал ийш тийш явал хамаагүй. Гисэн мөртлөө ямар нэгэн байдлаар азтаа бол явдаг. Тэгээд бас нэг онцлог нь юу вэ гэхээр өдийг хүртэл One Piece дээр тэгээ ялангуяа Luffy-гийн баг дотор үхэлтэй нуур тэгж олон удаа тулсан нэг л дүр байгаа. Энэ бол Зоро.
Тэгсэн мөртлөө азтай учраас ямар нэгэн байдлаар өгөхгүй. За хамгийн анх гэх юм бол Михалкотой юун дээр баг юу бүр эхлэх үедээ ч гэсэндээ баг хүнгээ алдсан шүү дээ, тий. Лупи ирж туслаагүй бол тэр охины төлөө өөрийгөө 7 хоног ингээд юу яатсан, тий. Тэр усан цэрэгт. Тэр Лупи ирж аваад тэгээ арай гэж Зоро амьд үлддэг. Тэгээ тэрний дараа Михалко дээр ч гэсэндээ Михалкот баг алуулангаа алдсан шүү дээ, тий. Тэгээ Михалко болохоор азар яг бүр алах хүртэл нь сэлмэрж авчаагүй. Тэгээ тэрний дараа ч гэсэндээ тэр нэг Арлонг загсууны арал дээр ч гэсэндээ, тий. Загсууны дээр Арлонгийн хэсэг дэрсэндээ Зорог хараад гайхдаг шүү, тий. Энэ ягаад хүүг байгаа. Гэхдээ энэ хүн одоо хүн гэж хэлдэг, тий. Тэгээд Албастагийн хэсэг байна. Дээрээс нь хамгийн сүлд Кингтэй тулдахад тэр ч удахад Зорогийн өмнө бүхэл бүтэн үхлийн бурхан гачирдаг, тий. Тэгээд хамгийн эвгүй бас үхээ шахсан хэсэг нь Лупигийн тэр нэг Кумагийн гаргаж ирсэн бүх стресс нь өөр дөр аваад тэр бол миний мэдэх One Piece тэр хамгийн гоё хэсэг. Энд юу болсон гэсэн чинь юу ч болоогүй гэж хэлдэг. Япон хэлээр Nanimo Nakata гэж хэлдэг байхгүй. Тэгээ ингээ бодонгууд Зоро бол үхэлтэй хамгийн ойр байдаг дүр. Ягаад Ода ингэж Зорог үхэлтэй ойрхон болгож ингэж их зураад байгаа юм бол тий. Энэ шалтгаантай гэсэн үг байхгүй. За тэгэхээр Зорогийн яг нэг дүр нь бол яг Япон гэдэг чсэндээ бас нэг Мексикээс авсан байх магадлал өндөр байгаа. Тэгээ Зорогийн хамгийн их амжилт үзүүлсэн багтаа хамгийн их гол үүрэг орой үзүүлсэн аркийг та бүхэн мэдэж байна уу? Энэ бол Grand Line-ийн хамгийн анхны арк болох Whiskey Peak. За энэ Whiskey Peak аркийг үзүүл та бүхэн оршуулга байдаг тий. Тэгэл нэг шин чанар ингээ юмнууд нь харуул яг Мексик байхгүй юу? Сайн хараад үзээрэй өөрөөсөө. Мексикээс гаралтай. Тэнгүүд Мексик чинь ягаад Whiskey гэж нэрлсэн бол тий? Whiskey Peak. Мексик чинь юугаар алдартай ингээ текилагаар алдартай. Одоо ягаад Мексикийг тэр Whiskey Peak-ээр гаргаж ирсэн мөртлөө ягаад Whiskey гэж нэрвэгдсэн юм? Tequila Peak гэсэн бол яг гол нь олоод тохирох байсан байхгүй голыг олоод. Тэгсэн чинь албаар Whiskey Peak нэрлсэн. Энэ яагаад тэгэхээр Зорогийн хамгийн их үүрэг оройл гүйцэтгсэн аркийг албаар Whiskey-гээр нэрлээд тэрний дараа бүр One Piece-ийн гол үүрэг оройл гүйцэтгэх буюу Final Arc. Final дээр тулааны хэсгийг Tequila гэж нэрлэх магадлал айгүй өндөр санагдаад байгаа. Тэгээд энэ Tequila гэж нэрлээд Зоро тэнд юу хийж гүйцэтгэх вэ гэхээр багийн ахлагч Лупиг авраад өөрийнхөө амиа зориулаад дайсныг Зоро өөрөө устгаад цуг өөд болно гэсэн үг. Их харамсалтай зүйлийг ярьж байгааз. Тэгээд нэг зүйлийг ягаад ингэж үзэж байгаа гэдэг зүйлийг хэлэх юм бол Одогийн хувьд гэх юм бол тоглоомд амар дуртай байна л да. Тэр та бүхэн мэдэн штэ. Одоо сүлд Netflix-ийн One Piece гарахад очиж тэр нэг жүжигч нь уулзсан штэ. Гол дүрийн Лупигийн дүр тоглосон жүжигч чинь. Уулзсан чинь Зоро нэг Одоо өөрийнхөө нүүр царийг харуулахгүйсэн тий. Тэгэхээр Одогийн хувьд гэвэл Otaku байхгүй юу? Тэг гэрээсээ гардаггүй аним үздэг толон тоглолт. За бүхэл Otaku-нууд тийм штэ. Ер нь бол Otaku-ууд бүгд л тийм. За би ч гэсэндээ яг үннийг хэлэхэд ингээ камерын өмнө яриад байгаа болох ч гэсэндээ хүм үнтэй уулзахаар яг таньдаг мэндэг тийм надад тий өөр тийм юу гэдэг найз майт ч юм уу тий дотны хүмүүс биш л би баг юм дуурдаггүй. Нөгөө надад юм ярихгүй бол би баг юм ярихгүй. Бас тийм жоохон дотгош байгаа төрлийн юм баггүй. Тэгэхээр яг аним манга тоглоом дуртай хүмүүс бол дийлэх нь ингээ дотгош байгаа төрлийн хүмүүс үүдэн штэ. Тэгээ би бас яг тийм. Гэтэ би олон жил хичээсний үр дүнд ингээд ичих зовх зүйлгүй яг найстайгаар ярьж байгаа юм шиг таад ингэж ярьдаг болсон байгаа шүү дээ. За энэ ч яах вэ? За тэгээд одоогийн тусдаа хоёр тоглоом байгаа юм байна. Энэ болохоор Romancing Saga, The Final Fantasy гэж байна. За тэгэхээр Romancing Saga дээр болохоор ямар юу гардаг вэ гэхээр 7 баатар гардаг. 7 баатар. Тэгээд энэ болохоор одоо энэ 7 баатрыг та бүхэн судлаад үзээрэй. Romancing Saga-гийн тэр 7 баатар буюу AU Hero гэж судлаад үзээрэй. Энэ 7 яг баатрын дүр нь болохоор Одагийн оруулсан 7 Shichibukai-ийн дүртэй амар адилхан. Shichibukai-ийн дүртэй ер нь бол тэрийг баг тэр чигээр нь Ода копи хийгээд оруулаад гаргаж ирсэн юм шиг заяа. За тэгээд энэний дараа болохоор Final Fantasy гэдэг тоглоом дүртэй. За Final Fantasy ягаад оруулж ирж байгаа юм гэхээр Final Fantasy дээр болохоор Японы нэрлэлийг хэлж байгаа шүү. Big Reach no Shito гэдэг нэртэй. Big Bridge no Shito гэдэг нэртэй тийм сэлэмчин байдаг. Биш Big Bridge no Shito гэдэг тийм одоо үхлийн тийм юу байт юм ээ л та. Тэгээ Giruga Misho гэдэг нэртэй сэлэмчин байдаг. Тэр сэлэмчин ямар үүрэгтэй вэ гэхээр гол дүрийг хамгаалаад дайсныг ялаад цуг өгдөг тийм дүр. Ойлгож байна уу guys? Тэгээ энэ сэлэмчний онцлог нь болохоор гар нь олон болдог сэлэмчин. Зорогийн 6 сэлэмний арга Ашура. Тэгээ ингээ бодоод үзэнгүүт гол дүрийг хамгаалаад өөрөө өөд болно гэсэн үг. Харамсалтай ч гэсэн Зоро өөд болно. Үнэхээр харамсал. Гэхдээ
Өөрөөр хэлбэл та бүхэн угаасаа сүүлд нэг зургийг хүртэл харсан шүү дээ, тэ. Санжи Бамбай Зорогийн хувьд сэлэм. Тэгэхээр Бамбай болоод сэлэм хоёлаа байхгүй бол Ника яг бүрэн дүрэн болохгүй гэсэн үг. Тэгээ дайсныг сэлмээр ална шүү дээ. Тэгэхээр гол иймүг алах дүр бол Зоро гэсэн үг, Люпи биш. Люпигийн тусалцаатаагаар Люпи буюу багийнхаа ахлагчийг өөрийнхөө амь насаар хамгаалаад өөрөө алаад тэр луутаа цөөхөн. Ийм юу болов уу гэж хэлээд байгаа шүү дээ, тэгээс. За тэгэхээр ийм харамсалтай зүйл болно. Сүүлийн final arc дээр. Тэр Михакутэй ирэхийг тулаан дээр бол өгөхгүй шүү Зоро заяа. За тэгээд их харамсалтай. За ингээ хэлцэхэр нэг Зорогийн пен гэнэ те. Өстөн бишрэгчт нь намайг баг алах байхаа. Дор комментэр алах байхаа. Тэгээд дуустал үзсэн хүмүүст баярлалаа. Тэгэхээр Зоро яг үгүй юу гэдгийг дараагийн part 2 дээр хүргэе. За мэж амд ядраад нь ер нь бол өчтөрсөө ирсэн тэгээ жоохон нойр тиймэрхүү байгаа. Угаасаа нэг монголч агарын төвшний жоохон дээр штэ. Японч нь жоохон тийм доор арлын орон. Тэгээ тийм болохоор жоохон тийм тэнний жоохон ядраа гарахгүй. Гэсэн чи та нар хандлаа өчигээд ингээд бичлэг хийж байгаа энэ хичээл зүтгэлийн минь та үнэлээд олон юм бол гойдөггүй. Дор байгаас subscribe дараад өгөөрэй. Одоо 86 мянга гэдэг чинь бас 100 мянга руу багаар ойртол. Та бүхний яг дэмжлэгээр мэдээж хэрэг маш их ойртож байна. Үнэхээр их баярлалаа guys. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Goodbye.